Таныг яг энэ өрхийн амжиргаатай холбоотой өрхийн санхүү буудаж байгааг олж харах байгааг зарим бүгд гайхаад байгаа учраас асуугаад байгаа. Хамгийн сүүлийн жишээ та хэмнэлтийн одоо горимж шилжиж энэ тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд хэмнэх юм албан даалгавар гаргасан байна лээ. Одоо жишээлбэл та энэ шинэ жилээр тэтгэвэр нэмэх гэж байна гэж мэдлэгээ зөвшөөрөх гэж байгаа шүү. Гэтэл тэнд цалин урамшууллаа асуулсан төрийн албан агчдаас нэг халаасаас нь аваад нэг өрхөөс мөнгөний аваад нөгөө өрх рүү шилжүүлэх гэж байгаагаа улс төрийн PR болгож ярих гэж байгаа. Өнөөдөр Монгол улс яагаад энэ тухай сэтгэл нь ийм байна вэ гэхээр өнөөдөр баярын уур амьсгалтай байгаа нэг ч айл өрх алга. Өнөөдөр ерөнхий сайд 12 дугаар сарын 31-ний орой ямар мэдлэгээ зөвшөөрөх юм? Юу хэлэх юм? Ямар ерөөл хэлэх юм? Ямар итгэл найдвар биднэрт байгаа юм? Лодоо самбог шүнэ. Би ингээд шинэ жилгээр сэтгүүлч хүн шиг гоё мэдлэгээ төвшүүлэхтэй бол биш. Яг энэ бодиттой наалцтай үр дүнгуудыг гаргахыг л эрхмэлж хэлж байгаа. Таны нэг кармаас аваад нөгөө карманд өгч байгаа зүйл байхгүй шүү дээ. Энэ улсын төсвийн таны баталсан, та бидний баталсан улсын төсвүүд багш нарын цалинг 70% нэмэгдүүлэхээр. Тэтгэвэр тэтгэмжийг 8.6% нэмэгдүүлэхээр. Тэтгэвэр тэтгэмж бүх тэтгэмж орж байгаа шүү дээ. Ийм хууль батлал энийгээ бид хэрэгжүүлээ явж байгаа. Хэрэгжүүлнэ. За тэр урамшуулал түрүүн би хэлсэн шүү дээ. Эхний 3 улирлын урамшуул олгогдсон. 4-р улирлын урамшууллыг оны эцэст бүтээмж үр дүнд нь суурилж даргын үзмжээр одоо хуваарлдаг тогтолцоог халж хэн ажилласаа хийж байгаа нь хариуцлагатай хийж байгаад нь урамшууллыг олгодог шинэ тогтолцоо чилжүүлж байна. Бүх газрын эхний 3-ыг авч байгаа.